намайг Цолмон гэдэг. Би 11 настай. Аавтайгаа хоёулахнаа нэгэн жижигхэн тосгонд амьдардаг. Аа маань өдөр шөнөгүй ажилтай маш завгүй байдаг. Ачаа. Жохон нэмчт юм уу? Сонсож байна уу? Ачаа. Эй, миний мотор full house тэ. Чиний мотор чаав тэ. Чина царай гарта яг л нэг юм аус тэ. Би чамд яг одоо зөвлөе. Чи авсан дээр түр пауз тэ. Бэж. Пауз авах нь юм шиг байна. Өглөө болгон эрт гараад харин орой ирэхэд нь байл хэдийн унтцсан байдаг. Тийм болохоор ихэнх цагийг ганцаараа л өнгөрүүлдэг. Өнөөдөр миний хувьд онцгой өдөр байлаа. Олон жил бэлдэж анх удаа шатрын авраг болсон. Харин аав дахиад ирээгүй. Байна уу? Аав, би тэмцээндээ. Аав нь ажилд байна. Миний хүн төрөл амарч байгаа за. Би шагналын хайрцаг онгойлгосон чинь дотор нь нэг жижигхэн цаасан дээр хүслээ бичээрэй гэж бичсэн байна. Хэрвээ хүслийг минь биелүүлж өгдөг шийдтэн байдаг бол би гоё, бэлэг, тоглоом, мөнгө гээл бусдад адил хүсдэг зүйлийг хүсэхгүй байна уу? Би зөвхөн аавтайгаа хамт л баймаар байна. Намайг сонсч, ойлгож, үргэлж хамтдаа бүхнийг хийдэг болмоор байна. Надад ааваас минь өөр хинч юу ч хэрэггүй. Хүсэл минь биелээсэ.